За бүгдээрэнд эзний өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдрийн цагийн төлөө хамтдаа талархаад өнөөдөр хөгийн цаг руу орё. Баярлалаа Бурхан танд бүх зүйлийн төлөө танд талархъя. Та бидэнд өгсөн аврал уучлал таны бидний гэсэн хайрын төлөө танд маш их баярлалаа. Таны нэрээр хамтдаа цуглах боломжийг та өргөлж өрөөдөгт баярлалаа. Тэгээд та өөрийнхөө үгээр дамжуулан та бидний дотроос ажиллаараа, та ариун сүнсээр бидний дотор илчил тухаарлыг өгөөрэй. Та энэ цагийг өөрөө хөтлөн удирдах өгөөрэй гэж эзэн Есүсийн нэрээр танд талархан гуйлаа. Амен. За бид нэр 1-р Тимот номон дээр явж байгаа. Тэгээд баяр цэцэг маань 4-р бүлгээс эхлээд явсан 11-р ишлэлээр дууссан байгаа. Тэгээд өнөөдөр хэдүүлээ үргэлжлүүлээд 4-ийн 12-оос 5-ийн 16 хүртэл хамтдаа үзье. Хинч чамайг залуу хэмээн бүх голог, харин чи итгэгчдэд үг хэл, бие авч явах байдал, хайр, итгэл, цэвэр ариун байдлаар үлгэр дуурайл бол намайг очтол бичвэрийн уншлага, ятгалах, синхрүүлэл, номлол сургаалд анхаар. Ахлагч нарыг чам дээр гар тавихад иш үзүүлгээр чамд өгсөн бэлэг чадварыг ч оошоохгүй байж үл болно. Харин тэдгээрийг хэрэгжүүлж түүнд өөрийгөө зориулаа. Тэгвэл ахиц дэвшил чинь бүгдэд ил байх болно. Амьдралынхаа хэв маяг болон номлол сургаалдаа анхаарч энэ бүхэнд тууштай бай. Ингэснээр чи өөрийгөө болон сонсогчдоо аварна. Ахмад ирчүүдийг ширүүн зэмлэж болохгүй. Тэдэнд эцэг шиг, залуус ах дүү шиг, настай эмэгтэйчүүдэд их шиг, залуу эмэгтэйчүүдэд игч дүү шиг туйлын ариун сэтгэлээр ханд. Бэлэвсэн эмэгтэйчүүдэд анхаарал халамжтай. Үнэхээр ганцаараа үлдсэн бэлэвсэн эмэгтэйчүүд байвал тэднийг анхааран хүндэл. Хэрв үр хүүхэд ач гучтай бэлэвсэн эмэгтэй байх аваас эхлээд үр хүүхдийг нь гэр бүлийнхнийхээ өмнө хүлээх үүргээ биелүүлж эцэгийнхээ ачийг хариулахад сурга. Ингэх нь бурхан таалагдана. Бэлэвсрээд үнэхээр ор ганцаар үлдсэн эмэгтэй нь бурханд найдан өдөр шөнөгүй залбирал гуйлтаа өргөдөг. Харин дур зоргоороо зугаацагч нь амьд оловч хэдийн үхсэн байна. Тэднийг гэмзэмгүй байлгахын тулд эдгээрийг заа. Ураг төрөлдөө ялангуяа гэр бүлдээ санаа тавьдгүй хэн боловч итгэлийг үүсгэж буй хэрэг бөгөөд итгэдэггүй хүнээс ч дор аж. Жагсаалтад орох бэлэвсэн эмэгтэй нэг хүний эхнэр байсан 60-аас доошгүй настай үр хүүхдүүдэд өсгөн хүмүүжүүлсэн зочломтой байж ариун хүмүүсийн хөлийг угаахын зэрэгцээ ядарч зүдэрсэн хүмүүст тусалж аливаа сайн үйлд өөрийгөө зориулдаг сайн үйлсүүдээр танигдсан хүн байх ёстой. Харин залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийг жагсаалтад бүү оруулах учир нь тэд Христэгч гэлгүй хүсэл тачаалдаа автан дахин гэрлэхийг хүсэх үедээ анхны амлалтад зөрчин ялд ундгаа. Үүнээс гадна тэд айлуудаар хэсвчлэн залхуу хойрог болцоодог. Залхуурахаар үл бором ярих эсгүйг ярьж хов жив зөөж бусдын хэрэгт дурлахад даддаг байна. Тиймд би залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийг дахин гэрлэж хүүхэд төрүүлэн гэр орондоо анхаарахыг хүсэж байна. Тэгвэл эсэргүүцсэгчдэд биднийг доромжлох шалтгаан өгөхгүй. Гэвч зарим нь сатаныг даган эргэжээ. Итгэгч эмэгтэйд бэлэвсэрч үлдсэн хамаатан байгаа бол чуулганд ачаад амт болголгүй тэдэндээ туслаг. Тэгвэл чуулган үнэхээр ганцаараа үлдсэн бэлэвсэн эмэгтэйчүүдэд туслах болно гэсэн. За нэлээд юм урт текст байгаа. За тэгээд эндээс хэдүүл эхнээс нь ярилцаад явъя. Тэгээд за эхэн дээр нь голох буюу дорд үзэх тухай ярьсан байна тий. За энэ бол бас хүнд байдаг мөн чанаруудын нэг байгаа. Хүмүүс бид нэр биенээ янз бүрийн байдлаар шүүдэг, гадна байдлаар нь болон янз бүрийн байдлаар хардгаа. Тэгээд энэ тухай би бас ярианыхаа төгсгөл рүү ахаад нэлээд тогтож ярина. За Тимотийн хувьд болохоор нас залуутар хүн байсан гэдэг нь Паулийн загтал Үлс ном юмудаас харагддаг. Тэгээд хүмүүст одоо ямар зүйл яаж болох вэ гэхээр түүнээс насаар ахмад хүмүүс энэ битээр одоо надад юугаа заах вэ гэдэг ч юм уу тий. Надад бол амьдралын туршлага байна. Би одоо маш их зовлон бэрхшээл туулж өсч дундуур гарч ирсэн хүн гэдэг ч юм ингээд тэр залуугийн амьдралын туршлагын мэдлэг чадварыг өөр юу гэдэг нь голж болно. Тэгэхээр тэр голох нь бол тэр үний асуудал байж болно. Тэгвэл Тимот бол энэс болж сэтгэлээр унах шантрах гэдэг ч юм уу те гонсоох хэрэг байхгүй гэдгийг хэлж байна. Харин Тимот юугаар тэднийг одоо дугуй болгох юм уу эсвэл тэднэрт юугаар бурхныг харуулах ёстой гэвэл үг хэл бие авч яваа байдлаараа бурхны хайрыг харуулж байгаараа бат итгэлтэй байгаагаараа цэвэр ариун
байгаагаараа тий гим нүглээс хол байдаг байгаа. Тэр бүхнээрээ үлгэр дуурайл болоо. Тэгэх юм бол тэр хүмүүс одоо хэлэх үггүй болох боломжтой. За тийм байлаа ч гэсэн голсоор байвал тэр хүмүүс бурхан хоёрын хоорондоо асуудал. Тэгээ намайг очтол бичвэрийн уншлага, ятгалах, синхруулал, номлол сургаалд анхаараа гэд хэлсэн баг. За тэгээ тэр үед бид нар мэднэ хуучин гэрээний үед хүмүүс босоод бичвэрийг синагогт чанга дуугаар уншдаг байсан. За тэгээд одоо энэ дараа нь гарч байгаа тэр нөгөө бэлэг чадвар гэдэг байгаа тий. Чамд өгөгдсөн бэлэг, бурхнаас өгөгдсөн бэлэг чадварыг бүү авшаа гэдэг. Тэгэхээр энэ Тимотийн хувьд бусдад заах, сургах, ятгах, синхруулах, бусдад энэ номлож сургах ийм үйлчлэл томилогдсон ийм бас бэлэг аваас өгөгдсөн байх талтай. Тэгээд энэ зүйлүүдтэй Паулыг очтолсан анхаараа гэдгийг хэлсэн байна. Тэгээд чамд өгөгдсөн тэр нь ямар бэлэг аваас өгдөө гэхээр ахлагч нарыг чам дээр гар тавихад иш үзүүлгээр чамд өгөгдсөн гэж тодтогсон байна. Тэр бэлэг чадруудыг түүнийг бүү үл хашаагаарай гэдэг чинь. Тэгэхээр үүнтэй холбоотой бас өнөө цагт энэ ишлийг юу гэж бид нэр өөрсөндөө нааж болох вэ гэдэг дээр ийм зүйлийг хэлмээр нэг заримдаа цуглааны одоо нэг үйлчлдэг хэдэн хүн байдаг нэлээд хэсэг нь ингээд ирж суучаад явдаг ч юм ингээд нэг ямархуу англиар church goer гэдэг ч түүх юм над цуглаанд явдаг хүн гэх юм уу. Тийм биш. Хүрээ үнэхээр чин зүрх сэтгэлээсээ итгэсэн байх юм бол бурхан хүнийг бүрд энэ нөгөө нэг бэлэг чадвар сүнслэг бэлэг аваас өгсөн. Одоо 1-р Коринт 2-р Коринтчаас байгаа хэ нөгөө өөр Эфес Петр номнууд дээр байгаа тэр бэлэг аваас бэлэг чадваруудын тухай гардаг. Тэгэхээр хэрэг би өөрийнхөө бэлэг аваасыг сайн мэдэхгүй эсвэл итгэлтэй биш байгаа бол бурханаас та асууж залбирч гуугаарай. Танаас надад өгөгдсөн яг сүнслэг бэлэг аваас минь яг юу вэ? Тэрийг дайлчилж өгнө үү? Тэгээд тэр бэлэг аваасаа дагуу би үйлчлэхийг хүсэж байна. Тэгээд яагаад үйлчлэхийг урамшуулж ятгахыг хүсэж байна гэхээр хүн үйлчлэхгүй зүгээр ингээд ажиглагчийн байр суурьнаас гэх юм уу сонсогчийн байр суурьнаас яваадах юм бол итгэл сүнсний хувьд тэгээд өссөн хүн бол ер нь баг байдаг те. Тэгэхээр хүн үйлчлэлийнхаа явцад заавал итгэл сүнсээр өсөж идэг. Тэгээд тийм болохоор тэр бурхнаас өгсөн бэлэг чадварыг бүү зэврээгээрээ бүү одоо юу гэх юм бэ? Муухай гаргах юм бол одоо бүү болслаарай. Тэрийг гаргаж өнгөлөөрөө зүлгээрээ. Тэгээд тэр бол нөгөө ингэж итгэвтэй үйлдэл донд одоо гялцдаг тийм зүйл байгаа. Тэрнээс дараад байх юм бол тэр бидний нөгөө талантын жишээ мэднэ тий. Дарж нуугаад буулаад орхисон бэлэг чадвар бол тэгээд ямар ч хэрэггүй өнгөрөх болно. Тэгээд энэ нь хэнд хэрэгтэй гэвэл миний өөрийн итгэлийг ч сайжруулахад би бусдад бурхныг гэрчилж ярих гэрчлэрч баян байхад эргэн тойрон байгаа хүмүүс бурхныг таньж мэдхэд итгэгчнэр итгэлээр босгон байгуулагдахад тэгээд бурхны хайрыг магадгүй надаас мэдрэхэд хэрэгтэй. Тийм болохоор энэ зүйлүүдэд та хэд маань хичээн чармааж хайгаарэ гэж тэгээд тэдгээрийг хэрэгжүүлж түүнд өөрийгөө зориулаад тэгээд агц твшил чинь бүгдэд ил байх болно гэж энэ сайн хэлсэн. Бэлэг чадвараа аваас ашиглаад бусдад үйлчлэх юм бол бурханд үйлчлэх юм бол тэр хүн итгэл сүнсээр өсөхгүй байна гэж байхгүй. За тэгээд 5-6 дугаар бүлэгтэр Паул болохоор биш тийм Паул энэ практик зөвлөгөөнүүд рүү орж байгаа. Тэгээд эцэст нь олж авах тэр агуу ашиг гэж 6 дугаар бүлэгтэр гарч байгаа. Агуу ашиг ийм тухай ярьж байгаа. За тэгэхээр эндээс хэдүүлээ 5 дугаар бүлгийн тэр зүйлүүдийг харъя. Энэ 5 бүлэг хүмүүс тандж хэлсэн байгаа. За ахмад ирчүүд байна, залуус байна, настай эмэгтэйчүүд байна, залуу эмэгтэйчүүд байна, бэлэвсэн эмэгтэйчүүд байна. За ахмад ирчүүдэд хатуун ширүүн битээ хандаа тэднийг битгий зэмэл аав шиг эцэг шиг хандаа гэж хэлсэн. За Паул биш Тимот бол залуу хүн байгаа тийм. Үеийнгийн залуустаа ах дүү шиг хандаарай. Настай эмэгтэйчүүд болохоор өөрийнхөө ээж шиг хандаарай. Тэгээ бид нөгөө Паулын загтлыг мэдж байгаа 1-р Тесалоник дээр би та нарт аав шиг ээж шиг чинь хандсан гэдэг. Залуу эмэгтэйчүүдэд ихч дүү шигээ туйлын ариун сэтгэлээр хандаа гэдэг. Энэ дээр жоохон тодруулах юм бол Тимот эрэгтэй хүн учраас үеийнгийн залуу эмэгтэйчүүдэд
тэг харьцахдаа зүрх сэтгэлээ маш сайн шалгах нь байна тий. Би цэвэр ариун сэтлэр энэ хүмүүстэй хандаж энэ хүмүүсийн итгэл үндэсний өсөлт авралын төлөө хандах ёстой гэдгийг хэлж байна. Тэгэхээр энэ бол энэ цуглаанд байгаа эрчүүд хүмүүст бүгдэнд нь хамаатай. Тэгээд эсрэг гүйсийнхаа хүмүүстэй бид нэр харьцахдаа дотор маань ямар нэгэн тэр бурханд нийцэхгүй муухай бодол сэтэл тийм байх үе гэдгээс өөрийгөө маш сайн шалгаж маш сэрэмжтэй байхгүй бол энэ дээр бүдэрсэн маш олон юмнууд байдаг. Тэгээд энэ зөвхөн Тимот Митийн залуу хүмүүст хамаатай биш те. Би тэгээд залуучуудад байнга ярьдаг жишээнүүдийн нэг байгаа нөгөө янз янзын одоо нэр алдартай пастор их олон сая ном бичсэн гэдэг байгаа одоо хүмүүс пастор ахлагч нар тэдний зарим нь бүр нас орсон айлын зарим нь өндөр нас цоглож байгаа те 60 70 80 наслж байгаа хүмүүс амьдралынхаа төгсгөлд эсвэл одоо нас орсон хүн ил гарч ирж байгаа тэр ийм нөгөө бүдэрлүүд завхаарл янз бүрийн юмуд бол мохоо гашуун юм харамсалтай түүхүүд бас гарч ирж байгаа. Тэгэхээр энэ дээр эрэгтэйчүүд бид нэр энэ тал дээр бүдрэх магадлал бас өндөр байдаг учраас маш ариун байдлаар хандах хэрэгтэй. Тэгээд энэтэй холбоотой янз бүрийн нөгөө нэг дүрмүүд байдаг те. Ганцаарчилж эсрэг гүйсийн хувьтай хувьчил зөвлөх. За одоо пастор ахлагч учраас зөвлөгөө өгөх хэрэгтэй гэх юм бол ялчгүй тэр хүмүүд эсрэг гүйсийн хүн байж таарах юм бол ер нь боломжтой бол эмэгтэй хүндээ зөвлөгөө өгсөн дээр яалтч эсрэг гүйсийн хүндээ зөвлөгөө өгөхөр бол заавал хажуудаа хүмүүс байлцсан одоо би жишээ нь яавал чинь эхний хажуудаа байлцдаг ч юм ингээд ямар нэгэн хөндлөнгийн гэрчнэр бол заавал байх ёстой. Хаалгууд нээлттэй цонхон том тунгалаг юм цонх байх ёстой. Хаалттай өрөөнд хоёулаа уулзч гэсэн тийм зүйл байх ёсгүй. За тэгээд энэ дээр нөгөө бэлэвсэн эмэгтэйчүүдийн талаар нэлээд юм урт хэсэг гарч ирж байгаа. Тэгээд эндээс болохоор ялангуяа тэр залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийн талаар нэлээд хандаж ирсэн. За Евклидиа дээр ер нь тэр үеийн бэлэвсэн эмэгтэйчүүд гэдгийг бид нөгөө сая Рут номыг бас үзсэн шүү дээ тий. Тэгээд тэр үеийн амьдралыг яах юм бол одоогийнх шиг одоо нийгмийн халамжийн тогтолцоо гэж байсангүй. Одоо тижээгч алдсны гэдэг юм уу хүүхдийн мөнгө гэдэг юм уу тий. Эсвэл одоо ирчүүдтэй энэ зэрэгцсэн адилхан гээд цалиус аваад ажил хийх боломж бол тэр үед маш хязгаарлагдмал байсан ба. Тэгэхээр энэ бүх зүйлүүд дээр хэрвээ нөхөр нь нас орох юм бол тэр хүн бол ер нь маш хэцүүдэг нь бол тийм тэр цаг үе байсан ба. Тэгээд ажил олж хийхэд хэцүү, ажил олж хийлэхэд тэр нь ямар одоо ирчүүдээс магадгүй хэд дахин бага цалингаар ажил хийх үгүй. Эсвэл тэр рүү чи ингээд хүмүүсийн хайсан тэр нэг тариа будаад түүсэн маягаар нэг амиа зогоохоогүй, амьд үлдэхүүгүй, амиа зогоож чадахгүй юу, үр хөвгтөө үлбэрлэхгүй чадахгүй гэдэг нэг иймэрхүү цаг үе байсан баг. Тэгэхээр энэ бэлэвсэн эмэгтэйчүүд бол онцгой энэ хөндөгцөн байна. Тэгээд өнчин ядуус бэлэвснүүдийг тэтгэ гэж Библиэлд шинэ гэрэн дээр жишээ хэлсэн баг. Тэгээд энэтэй холбоотой бас анхааруулсан юм нь болохоор за тэгээд ингээд өөр ямар ч найдах найдваргүй болсон бэлэвсэрч ойр ганцаараа үлдсэн эмэгтэй нь бурханд найдан өдөр шөнөгүй залбирлах болтой өргөдгөө гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл ойрын хамаатан магадгүй тэр эмэгтэй үр хөвгтгүй байсан, ач гуучгүй байсан байж магадгүй. Харин үр хөвгттэй ач гуучтай байсан бол тэднэр нь ээжигээ юм уу эмээгээ титгээд титгэ гэдгийг хэлсэн байгаа тийм. Тэгээд жагсаалтанд бэлэвсэн эмэгтэй жагсаалт гэдэг нь юу хэлээд байгаа юм гэхээр чуулганаас тэр хүмүүсийг одоо тэтгэж хамгийн сүүлийн тэр 16 дугаар ишлэлээр байна тийм үү. Чуулган үнэхээр ганцаараа үлдсэн бэлэвсэн эмэгтэйчүүдэд туслах нь өөр хар чандах хинч байхгүй. Тэрүүний хэлсэн тэр цор ганцаар үлдсэн бурхан найд өдөр шөнөгүй залбирлуултаа өрхөс өөр юм үлдээгүй тэр эмэгтэйчүүдийг бол чуулган халамжилт үйлс намаас бид нар харах юм бол тэр ирхэн бүгдээрээ нэгэн ч өөрийнхөө минийх гэдгүү бүгдийг дундаа ингээ хамтдаа хэрэглээд ингээд ингэж амьдарч байсан би биендээ санаа тавьж амьдарч байсан юм ба. Хэрвээ ураг төрлийн хэнийг амьд байвал тэр нь одоо энэ бэлэвсэн ээжтэй ч юм энэ бидний санаа тавихгүй байх юм бол тэр нь итгэлээ өгөөсгөж байгаа хэрэг бөгөөд итгэдэггүй хүнээс ч дороо гэж хэлж байгаа тийм. За тэгээ энэтэй холбоотой хэлэхэд нөгөө төрөний дээр бас залуу хүн гэдэгтэй холбоотой хэлэхэд нөгөө
итгэвч биш хүмүүс бид нэр янз бүрийн байдлаар маш сайн ажиглаж яадаг. Тэгээд тэднэрт одоо ингээд янз бүрийн бид нэрийг гоочлох, голох дөрөвнийсэн дорд үзэх гэдэг юм. Ийм шалтгаан бид нэр өөрсдийнхөө зүгээс өгөхгүй байх. Үүний тулд жишээ нь одоо нөгөө дөрөвний хэлсэн шиг бие зүг авч явах, ариун байх, хайраар бэлтгэдэг байх, итгэлээс ахих гэдэг ч юм уу. Энэ зүйл бие авч яваа байдлаараа тэгээд төрсөн гэрийнхэндээ бас санаа тавьдаг байх тий. Би цуглаанд үйлчилж байгаа нэг төрсөн гэрээ ардаа хийчихэд байх юм бол энэ нөгөө нэг ингээд итгэж болоод ингээд яагаад явцсан. Гэрийнхнээгаа ингээд хаяа явцсан нөгөө тэгээд цуглаан ингээд гүйжээд ин гэдэг ч юм. Ингээд тэр нь нөгөө хүмүүс Бурхны нэрийг муугар хийлэх, гоочлох түрүүний хэлээд байгаа тэр итгэж болсон хүмүүс ингээд толгойн өргөө явчихсан ингээд тийм бас шалтгаан болох боломжтой. Тэгэхээр энийг бас анхаараа гэж. За тэгээд за тэр 60 нас гэдэг босоо бол бас тухайн үед маш өндөр босоо байсан маа тий. Одоогийнхоор магадгүй 80 90-д дүүтэж магадгүй байх. Тэр үеийн хүмүүсийн дундаж наслалт хэд байсан бэлээ гэдэг. Одоо сайхны бид нэр хувьсгалын өмнөх монголчуудын дундаж наслынуудыг харахад маш бага байдаг штэ. Цэл залуугаар маш одоогийн үед нөгөө антибиотик гэдэг байхгүй учраас маш хөгөө өвчнөд ингээд нас орчдөг гэсэн. Тэгэхээр 60 хүрсэн тэгээд нэг хүний эхнэр байсан үр хүүхдүүдээ ингээд сайн хүмүүжүүлж чадсан, зочломтгой байсан, ариун хүмүүсийн хөлийг угаадаг, ядарч зүдэрсэн хүмүүс тусдаг. Өөрөөр хэлбэл амьдралаараа тэр хүн ингээд одоо Бурханаас тэр юу хэмдэ Бурханы өмнө зүвт зохистой амьдарч чадсан тийм эмэгтэй байна тий. Тэгээ эндээс бид нэр бас өөрсөндөө энэ бол зөвхөн эмэгтэй хүнд хандсан зүйл биш гэж бодож байна. Ер нь хүн бие яаж явах хэрэгтэй юм бэ гэдэг дээр энэ дээр харж байна тий. Аав ээжийн хувьд үр хүүхдүүдэд зөв сайн хүмүүжүүлэх хэрэгтэй, зочлонтгой байх хэрэгтэй, ариун хүмүүсийн хөлийг угаана гэдэг чинь өөрийгөө доогуур тавьж тий хүмүүсийг дандаа үйлчилдэг. Би мундаг, би ийм тийм одоо би ахлагч гэдэг ч юм уу. Тийм байр суурьнаас би одоо нэг үхэхээр айлгана гэдэг чигтээ насаараа ч юм уу юугаараа ингээ айлгаад янз бүрийн байдлаар би эсвэл та нар маш зоожж өсгсөн гэдэг одоо нэг тиймэрхүү бас хандлагууд байдаг те харамсалтай хандлагууд байдаг те нэг ингээд ач нэхэд идэг үр хөхт ач зэнэрээсээ намайг одоо ачил энергээд идэг. За тэгээ ядарч зүдэрсэн хүмүүс тустай байдаг, аливаасаа үл өөрийгөө зориулдаг, сайн хүмүүсүүдээр ингээд танигдсан. Энэ бол итгэж хүний бүрт байх юм шин чанарууд болов уу гэж би бол бодож байна. За тэгээд тэр залуу бэлэвсэн эмэгтэйчүүд бүгдээрээ тийм байдаг гэсэн үг биш. Гэхдээ ийм бас байх магадлалтай гэдэг хэлж байна. За тэгвэл энэ бас миний бодлоор зөвхөн залуу эмэгтэйчүүд, зөвхөн залууд бүгд бэлэвсэн эмэгтэйчүүдэд хамаатай зүйл биш хаа. Тэр нь бол итгэгч хүний хувьд байж болшгүй тэр зүйлүүдийг хэлж байна. Хүсэлт авчаалдаа автдаг. Тэ нөгөө айл хэсвжилдэг, залхуу хойр болдог, ярих эсгүйг ярьдаг, ховж ив зөөдөг, бусдын эрэг дурлахад даддаг. Тэгээд зарим нь сатаныг дагахаар иргсэн гэдэг. Тэгэхээр энэ хүмүүс бол ийм бүдэрлүүдэд ордог байх нэ. Тэгээд энэ залуу эмэгтэйчүүд гэдэгтэй холбоотой яг бэлэвсэн гэж би бас хэлэхгүй. Надад бодогдсон бас нэг зүйл итгэгч эмэгтэйчүүдийн дунд байж болдог. Одоо тэр сорилт гэх юм уу? Сорилт магадгүй нэг талаас уруу татлага тэр зүйлийн талаар би бас ярилцмаар санагдсан. Одоо энэ залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийг хөндөж байгаа толгойдуулаад за ингээд хаа газар зөвхөн Монгол тийм биш юм билээ. Хаа газар итгэгч ирчүүд нь эмэгтэйчүүдээс цөөн байдаг хүүсийн харьцааг авах юм бол тэгээд тэрэн дундаа магадгүй алидийн гэрэлцэн их нэртэй болцсон итгэгч ирчүүд нь бас нэлээд нь эзэлж байна. Тэгэнгუთ итгэгч бөгөөд гэрэлчмээр эрэгтэй хүний тоо гэрлэх насны итгэгч эмэгтэйчүүдийн тоо хоёрын харьцаа маш хэд хол зөрүүтэй байх талтай байдаг. Тэгэнгუთ за би энэ янзаараа ер нь хизээч гэрлэхгүй юм биш үү гэдэг тэр нөгөө итгэл найдвараа алдах гэдэг юм ба тий. Тэгээд тэр эмэгтэй өөртөө дотроос юу гэж бодож болох вэ? Би хүнээс илүү хүсээгүй. Би хүний хүсдэг юм хүсэж байна. Би хүнтэй суумаар байна. Би үр хөх төрүүлмээр байна. Их хүний нэг зүн инстинкт гэж байгаа шүү дээ. Би тэг хүүхд төрүүлж нялх хүүхд төрмээр байна гэд. Тэгээд энэ зүйлүүд нь
тэр хүнийг янз бүрийн уруу татлага, янз бүрийн юмрууд руу нэгдүгээрт итгэж биш хүмүүс рүү бас татагдах. Итгэж биш эрэгтэй хүнтэй. Гэтэл Коринт номон дээр бичсэн байгаа тийм. Итгэж итгэж биш хүн нэг буулганд дотор орох ёсгүй. Тэр хоёрын хооронд ямар нийцэл байх вүлээ гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ уруу татлага байдгаа. Тэгээд энэний эсрэг одоо харахандаа гэрлээгүй байгаа ганц бий байгаа. За манай чуулганууд тийм бэлэвсэн хүн гэж байхгүй байх гэж бодож байна. Тэгээд ямар нэгэн байдлаар ийм гэрлэх хэрэгцээтэй байгаа боловч ингээд хараахан гэрж чадахгүй байгаа эмэгтэйчүүд тэрэн дээр зөвхөн залуу эмэгтэйчүүд би хязгаарламааргүй байна л та. Тэгээд ямар ч насны эмэгтэйчүүдийг ингээд бурхны дотор хүчтэй байгаасай гэж уриалж ятгах гэсэн юм аа. Тэгээд бид нэр зарим нь бол гадарлан, зарим нь бол магадгүй бас мэдэж магадгүй. Тэгээд янз бүрийн хүмүүстэй одоо магадгүй бүр гэрэлцэн хүнтэй орооцолдог ч юм уу тийм янз бүрийн болохгүй бүтэхгүй юмнуудыг хүнээс бол нууж болно, бурхнаас нууж чадахгүй тийм. Тэгэхээр нөгөө энэ зүйл тэгээд тэр хүн юу түрүүний хэлдгээр юу зөвтгөж болох вэ гэхээр би үр хөвгттэй болохыг л хүссэн. Магадгүй тэр хин нэгнээс зүгээр жирэмстэй үр хөвгттэй болох гэдэг ч юм. Ингээд янз янзын болчингүй бурхны нүдэнд таагүй зүйлийг үлдэх боломжтой. Бурхны хамгийн одоо жигшдэг гэм нүглүүдийн жигсаалтын нэг хоёрт одоо энэ завхаарл энэ гэм нүгэл байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр хүчтэй байгаараа жаргалагч маань түрүүчийн бүтэн санд баха гэрчлийн цаг дээр тэр эмэгтэй тухай гэрчлэн шүү дээ. Насаараа хүнтэй гэрлээгүй хүүхд гараагүй бурхны төлөө бүх амьдралдаа зориулсан. Тэгээ нөгөө яг Паул шиг те замаас агсан итгэлээс агсан замаа дуусгасан байгаа. Паулийн амьдралыг санаа. Тэгэхээр ийм итгэлийн бааtruуд бол байдгаа. Тэгээд миний хувьд бас маш орой гэрэлсэн. 41 настайдаа гэрэлсэн. Тэгэхээр нөгөө энэ дээр одоо төвчээр алдах бурханд найдахгүй байх. Тэгээд над шиг ингээд оройтсон ч гэсэн гэрлэн гэсэн бас баталгаа байхгүй тий. Тэгэхээр ингээд магадгүй насаараа ингээд хүнтэй гэрлэхгүй суухгүй тэр эмэгтэй амьдрал дуусч болно. Гэхдээ энэ дээр бурхан биднэрт дэндүү гайхамшигтайг өгсөн шүү. Бид нэр бурханаас авсан тэр зүйлийг энэ дэлхийн тэр ертөнцийн хэмждэг тэр хэмжүүрүүдээр бүү хэмжээсээ тэрний дэргэд дэндүү харьцуулшгүй үнцэнтэй зүйлийг бид нэр олж авсан шүү гэж ятгамаар байна. За тэгээд та хэд маань анзаарсан бол би нэг дунд нэг ишлэл орхиж явсан. Тэгээ энэ бол миний өнөөдрийн төвлөрөхийг хүсэж байгаа тэр зүйл байна. 16 дахь ишлэлийг би орхисон ба. Амьдралынхаа хэв маяг болон номлол сургаалдаа анхаарч энэ бүхэнд тууштай бай. Ингэснээр чи өөрийгөө болон сонсогчдоо аварна. За түрүүчийн бүтэн санд бид нар эзний зоог барьсан Наранбат пастор маань 1-р Коринт 11-р бүлгээс уншдаг те. Тэгээд тэрнийхээ дагуу уншсан. Тэгээ өөрийгөө нэгтлэн шалгаарай гэдэг үг байгаа. Одоо 2-р Коринтээр ч байгаа. Тэгээд энэ өөрийгөө нэгтлэн шалга гэдэг энэ үг бол шинэ гэрэн дээр ялангуяа маш байгаа. Иймэрхүү утгатай энэ рүү чиглүүлсэн зүйлүүд маш их байгаа. Тэгэхээр хуучин орчуулга дээр ариун библиэлд өөртөө болон сургаалдаа анхаараа гэдэг үг байгаа. Энэ стандарт монгол орчуулга дээр амьдралын хэв маяг буюу одоо яг хэрхэн яаж амьдарч байгаадаа тэгээд номлол сургаалдаа анхаараа. Тэгээд энэ бүхэндээ тууштай бай гэж хэлсэн байна. Энийг байнга хий гэсэн утгатай тийм. За тэгээд энэ хоёр өнөөдрийн номлолоос та хэд маань бус зүйлүүдийг барьж авдаггүй махад 16 дугаар ишлэлийг 4-16 дугаар ишлэлийг барьж авч үлдээсэй гэж би та нарт онцгойлон гуйхыг хүссэн юм а. Тэгээд хүн өөрийгөө шалгах гэдэг нь болохоор бас тийм сайн хийж чаддаг зүйл биш байна. Яагаад тэгэхээр бид нэр энийг хийхдээ өнгөц хийдэг гэж талтай, хаяад ховор хийдэг байх талтай. Одоо эзний зоог маань сард нэг удаа гэж байгаа тийм. Тэгээ пастор эндээс гарч ирээд за тэр зоогийг барихаас өмнө та өөрийгөө нэгтлэн үг гэхэд сард нэг удаа би чи юу лээ? Бурхны өмнө яаж алхаж амьдарч байгаа билээ гэдэг ганц удаа шалах. Энэ бол дэндүү хангалттай тийм. За тэгээ яг зөв хийж чадж байна уу би өөрийгөө одоо яг хинбэ гэдэг дээр ингэж
үнэлэхтэй. За тэгээд энэ үг рүү орохоос өмнө би нэр тэр үгийнхаа утгыг тайлбарлах марцсан. Энэ өөртөө анхаар гэдэг байгаа энэ үг нь ямар утгатай юм бэ гэхээр хараанаас бүүс алга гэсэн үг юм. Маш анхааралтай ажиглаж хараанаас бүүс алга, бүү холдвол тэрэн дээр ингээд тэрнээс зуур, тэрнээс барь, тэрний бүү алд гэсэн утгатай тийм үг байгаа та цаана. Тэгэхээр энэ би ер нь бурхны өмнө ямархуу алхаж байна вэ? Би бурхны өмнө бурхны нүдээр харах юм бол хэн байна вэ? Хэн болцоод байна вэ гэдэг ч юм уу те. Энэ зүйлүүдээ бид нэр аягүй сайн хийж явах хэрэгтэй тэр зүйл байна. Тэгэхээр амьдралын юм маяг буюу өөртөө гэсэн үг те. Хуучин өөртөө болон сургаалд анхаар гэдэг. Өөрлөгөө харах энэ зүйлийг бид нэр өнгөцгөн хийж гэнэ үү, ховор хийж гэнэ үү, зүв хийж гэнэ үү? Магадгүй би сул талуудаа сайн мэддэг байж магадгүй янз бүрийн сурвалжнуудаар өөрийнхөө сул талуудаа ингээд жагсаагаад биччихсэн байж магадгүй те. За жагсаалт байгаад сайн хэрэг. Тэр чинь жагсаал огт байхгүйгаас дээр тэгтээ түүнийхээ дагуу тэгээд янз бүрийн ахиц дэвшил өөрчлөлт байна уу? Энэ зүйлүүд дээр анхаар хэрэгтэй байх нэ. Тэгээд энийг одоо өөрийгөө зөв шүүхэд, шалгахад тулгардаг тэгвэл ямар саадууд байд юм бэ гэдэг тэр талаар хэдүүлээ ярилцъя. Би бол өөрийгөө мэднэ гэж хүн бодож иж магадгүй би энэ хорвоо дээр одоо хорвоогийн доос хөдөлгөөд хэдэн жил болчих те. Магадгүй ахмадууд маань бүр 70-80 жил болчих. Би одоо өөрийгөө мэдлгүй явах та гэдэг ч юм уу. Тэгээд энэ дээр бид нэр бодож байгаас гэх тийм сайн байдгүй маа гэдэг хэдүүлээ харъя. Тэгээд нэгдүгээрт нь болохоор бид нэр өөрийнхөө алдаанаас илүү бусдын алдааг олж харахтай нүдмөө насаар хурц одоо нэг бүрүүд мөрөгч. Бусдын өөг тэр нөгөө бид нар Матай ном дээр байгаа шүү дээ те нэг үртэс дүнцтэй яг адилхан те. Уул нисрэгээрээ байвсан те. Өөрийнхөө алдааг маш тийм нөгөө өчөөхөө үрцэнч маш сайн олж хардаг. Бусдын алдааг за дүн зээсэн яг өнгөрүүлээд байж идэх юм. Эсрэгээрээ байдаг бол сайн. Тэгээд харамсалтай бид нэр тийм үн чанартай байна. Бидний махан би нөгөө гэмт мөн чанар маань бусдууд яаж алдаад байна, бусдууд ямар бузар муухай байгаад байна, бусдууд намайг яаж гомдоогоод намайг яаж өдөөд байна гэдгийг маш сайн хардаг. Алдаа дутагдлын шүүдэг тий. Төрөний нөгөө залуу насаар нь голдог гэсэн шиг тий. Чи тарган туранхай байна, хөгшин байна, ийм тийм байна, мэдлэгтэй мэдлэггүй байна, мөнгөтэй мөнгөгүй байна гэдэг ч юм ингээд 9 шидээр бусдыг ингээд шүүдэг, алдааг нь олж хардаг. Хоёрдугаарт нь өөрийгөө хүмүүстэй харьцуулаад байдаг. За би тэрийг бодвол цуглаандаа нэг явчт юм аа. Хаяа нэг таслахнаа гэхдээ бас цуглаан ер нь л таслахгүй алдаа шүү гэдэг юм тий. За эсвэл одоо нэг өглөө чимээгээ цаг би бас хаяа хийчихдээ маа гэдэг юм. Тэ Библиэ бас нэг хаяа сөхөө харчнаа. Эсвэл Библиэ уншиж амжихгүй байгаа ч гэсэн сонсоо явж байгаа шүү гэдэг юм тий. Тэгээд нөгөө нэг тиймэрхүү байдлаар нэг өөрийгөө ингэж айгу яадаг, зөвтгдөг, зөөлдөг. Миний давтамж бол тэрийг бодвол арай гайгүй. Арай давтамж нь олон. За би нэг улиралд нэг хоёр тасалдаг байх гэдэг юм тий. За эсвэл нэг дооц тун гэдэг дээр за би тэр алдааг бол нэг иймэрхүү л хийдэг. Тэрийг мэднээсээ та нар тэр чинь бол одоо ингэ бүр дамарцсан сургахгүй явж байгаа шүү дээ. Тэгээд тэрэндээ нэг өөрөө тайтахаараа тайвшрах гэдэг. Өөрийнхөө ер нь гайгүй гэж утгах гэдэг. Тэгээ 3 дугаарт нь болохоор нэг өөрийнхөө тухай нөгөө бодох ёстойгоос илүүгээр арай өөдрөгөр төсөлдөг. Тэрийг илүү сайн хардаг. Тэгээд саний яриад байгаа юмнуудтай ерөнхийдөө бас ойролцоо тэгээд би ер нь гайгүй сүнслэгдээ гэж бодож идэг юм. Тэгээ энэтэй холбоотой би бас нөгөө догётээр маань залуучуудад хэлдэг зүйл байгаа гэдэг байхгүй. Одоо хинэгэнтэй гэрэлмээр байлаа гэхэд тэр хүн одоо яг миний заяаны хань мөн гэдэг яаж мэдэх вэ гэдэгтэй битээ тиймэрхүү хэлдэг байхгүй. Хамт аял энэ төргээд хамт аял хамт үйлчил гэдэг ч юм ингээд тэрнээс хараг. Тэрнээс зүгээр нэг ресторанд болцоод ч юм ингээд нэг кинонд хөтөлцөжгүйгээд ингээд нэг юм айгуу гоё ингээд нэг ямар ч юуг сорилтгүй тийм харилцаа бол айгүй гоё дүүрээс ихэд айгүй амархаа. Тийм учраас ингээд хөдөө гадаа ядарч соддорч өсөж тэ норж үдэх ч юм ингээд
Эсвэл тэр нэг үйлчлэлийн тэр сорилтууд дундаар хамтдаа гараад та хин бэ гэдгийг таньж болно гэж. Тэгээд тэрнтэй холбоотой надад бас нэг тийм уншсан хосон шиг байсан байхгүй нөгөө хүмүүсийг таних гэж байгаад өөрийгөө танилцчих уу гэдэг. Тэгэхээр нөгөө нэ таних гэжсэн чи айгу за энэ маань надад тэнцэх нь ухааны бодох гэсэн чи өөрөө нөгөө хүнд гологчих дээ. Тэгэхээр ямар ч энэ нэг тэгээ юу хэлэх гээд энэ нөгөө бид нар өөрөө өөрсдөө бодож байгаас илүү бодож идэг гэдэг байгаа тийм. Тэг би гайгүй сүнслэгтэй бодоо явж нэг хин нэгэн одоо би нэг зам хөдөлгөөн маш бухимдчих гэдэг доогийн маань аваад байсан. Тэгэнгუთ хин нэгэн мэдээж монголчууд юм чинь уур өрхөөр уурд ингээд янз бүрийн байдал үзүүлнэ шүү дээ. Машин барьж байгаа ч юм уу явган зорчигчнаар заримдаа тэгээд ямар нэг юм таагүй биднэрт таагүй байдал одоо ингээд нэг шахалт дарамт стресс үүсгэх тэр нөхцөл байдлууд эсвэл бүр нэг хямрал байж болно те. Энэ зүйлүүд нь бид нэр яг үнээр ихтэй хин бэ гэдэг маань харуулдаг те. Одоо уур хийлэн байдаг ч юм амнаас гарах зохисгүй гэдэг ч юм уу те. Энэ бүхэн бол үнээр дээр зүгээр энэ намайг үтсэн штэ биш. Зүгээр миний дотор юу баг тэр ингээд дээрээс нь ингээд идэ бэр мань гаргаж өгч байгаа те. Тэр нэг даралт өгж байгаа. Тэр нөгөө бид нэр тэр харандаа үзүүлэгч гэж бас залуучуудтай ярьж ирсэн. Тэр харандаа ингээ үзүүлэхэд гой хурцаалдаг. Тэгтээ ингээ үзүүлэхэд өвдөлттэй байдаг гэдэгтэй тийм. Тэгэхээр тэр харандаа үзүүлэгч нь бидний ханд бол ингээ тохиолдоход би чинь дотроо дүгний хэрэг дээр ийм биш те. Сүнслэг гэж бодоо явж итэл бие барьдаг гэж бодоо явж итэл ингээд тесэрдэг хүн юм байна би гэдэг ч юм те. Тэгэхээр энэ бидний бас нэг мөн чанар маань байна. Тэгээд энэ зүйлүүд бол биднэрт зүгээр тусалдаг тийм зүйлүүд байна тий. Тэр хүмүүсийн буруу гэхээс илүү зүгээр байг юм илчилдэг. За тэгээд дөрөвдүгürt нь болохоор бурхан биднийг яг түүний нүдээр хэн байгааг мань илчилж харуулнаа. Тэгээд илчлэл ном дээр байдаг нөгөө би бол баян би тийм юм гэдэг шүү дээ тий. Үнээр дээр чи ямар хөөрхөн өрөвдөлттэй нүцгэн ядуу байгаагаа мэдэхгүй байна гэж хэлдэг. Тэгээд бид нар нөгөө өөрийгөө гайгүй гэж бодож ижил бурхны нүдэнд асар их зүйлүүдийг буруу зүйлүүдийг тэгээд явж байгаа боломжтой байх нэ. Тэгэхээр энэ зүйлүүдийг бид нэр өөрсдөө харах нэ. Тэгээд байн хийх хэрэгтэй байна. Сард нэг удаа штэ. Тэгээд энэтэй холбоотой бас нэг бодогцсон нэг өчигдөр бид нэр нисхээс гараад нэг ачуур тэр байсан. Тэгээд нэг зам төгжрөөтэй учраас Төв аймгийн замаар ингээ бүр тойрсон байхгүй. Тэгээд буян тухай нэгээс явж байгаа. Тэгээд буян тухай нэгээс дотор нь бууз ажиллагаанд оролцоод дотор нь буян тухайгаас дотор байж хад үжигч мэддэг. Тэгээд гараа явж байгаа Төв аймгийн зам руу явж байгаа ингээд жоохон зам ингээ хажууд тийш хараад буян тухай руугаа хот руугаа харах боломж орсон чинь аимшиг юм байна. За тэгээд дараа нь ингээд налагаар орж ирлээ. Тэгсэн чинь хонхрын антеннууд нь нэг цухахтай үүтэл байна. Дотор нь явахд бол ерөөсөө мэддэхгүй байгаа тийм утаан донд амьдарч байгаа гэдэг. Тэгээд юу гэж хэлэх гээд байна гэхэд бид нөгөө ингээд өөрөө ингээд дотор нь байж байгаа үед өөрсдийнхөө тэр бодит байдлыг олж харахтаа таараа байдаг байна. Тэгэхээр еврей дүүрэг дээр байгаа шүү дээ тэр нөгөө нэг бурхны үг бидний тэр нөгөө хоёр талдаа эртээс бүх зүйлээ маань ингээд ил гаргана итгэлнэ гэдэг. Тэгээд хүмүүс нөгөө нэг их өвдсөн хүмүүс бас хэлдэг үг байгаа шүү дээ. Хүний амьдрал юу чухал юм бэ гэсэн чинь эрүүл мэндэл чухал юм байх шүү гэдэг маш их өвдсөн хүмүүс тэгдэг шүү дээ. Тэгээд тэрэндээ холбоотой одоо яг тэр орчин үеийн хэлгээр бол тэр MRI компьютер томограф байна үү те нөгөө хитавын онцлогоо байна уу одоо сүүлийн дурам орондоор онцлдог. Тэр онцлогоонуудыг бурхны үгээр юм уу одоо тэр зүйлүүдээр бид нэр ингэж өөрийгөө онцлох яг бодит байдалтай би хэн байгаа вэ? Бурхны хүн би яг хэн байгаа вэ? Гэдгийг олж харах тэр бол одоо жинхэнэ сайн баялаг жинхэнэ сайн зүйл байна. За тэгээд энэ нөгөө өөрийгөө олж харах гэдэгтэй холбоотой. Тэгэхээр бид нэг итгэгч хүн бол энэ тийм амьдрах хэрэгтэй гэдэг зөндөө үүрэг даалгавар өгсөн байгаа тийм. Тэгэхээр тэр зүйлүүдтэй бид нэр ингээд саний хэлдгээр одоо за шинэ гэрэн дээр ялангуяа ингээд биччихжээ. Итгэгч хүн бол ийм юм байх хэрэгтэй. Жинхэнэ дагалдагч гэж ийм хүн гэдэг юм байна. Бурхны хүн гэж ингэж амьдрах хэрэгтэй юм байна. Энийг үйлдэхгүй байх хэрэгтэй юм байна. Энийг хийх хэрэгтэй юм байна гэдэг. За тэгэнгუთ хэрэг тэр хийгсэн юмнууд нь огт хийхгүй байвал төгшөөрөө харнад илтгэх хэрэгтэй тийм үү?
хийж болохгүй шүү, бурхан энийг үзээ яддаг шүү гэдэг тэр юмнуудыг надад бас нэлийн гараад ивэл бас төгшөөрөө харна гэлдэг хэвээр. За энэ бол ойлгомжтой. За тэгвэл хий гэдэг зүйлүүдийг бас би алтар хийгээд байдаг магадaltaй байж болно тийм үү? Хийж авах магадaltaй. Цуглаандаа явж гин түрүүний хэлдэгтэй залбирж гин энэ төргээд тэгээд за тэрийг алдаг оног маш ховор хийж гэвэл юу гэсэн үг вэ? Гэвэл итгэлийн хувьд би одоо яг ямар байдалтай байгаа вэ? Яаков номон дээр байгаа шүү дээ. Амьд итгэл, хүмүл итгэл гэдээ байгаа та. Тэгэхээр бурхны нөгөө итгэж хүн ингэж амьдраа, энэ үйлдэл гэдэг тэр зүйлүүд надад огт байхгүй маш бага байна гэдгийг харах юм бол миний итгэл ер нь юу болоод байгаа юм бэ? Тэр нь би үүсээр аврагдах гээд байгаа гэсэн үг биш, огт биш. Тэгвэл тэр үүсүүд нь намайг надад одоо нэг чиглэлд өгөх нь шүү дээ. Нэг аваарын гэрэл, улаан гэрлийг тэнцээ анивчуулах уу гэдэг. Тэр хэрвээ энэ зүйлүүдийг хийхгүй байх гэвэл би итгэлийн хувьд хүмүл болсон юм шүү. Нөгөө итгэлээр аврагдана, гимшлэр итгэлээр аврагдана гэдэг байгаа шүү дээ. Тэгвэл би одоо миний нөгөө итгэлчээ хаачиж ба, итгэл маань одоо сэхэн твч гэнэ үү, тэг өглөө твч гэнэ үү, аппаратанд орох болсон байна уу гэдэг тэр дохиог өгнө. Тэрнээс үүс нь бол бид нарыг аврах чаа гэсэн үг биш. Сайн байж сайн үүсийг хүмүүс янз бүрийн байдлаар үлддэг. Тэр байтугай бид нөгөө тэр би түрүүчийн нөгөө нэг юм дээр хаалцж байсан нөгөө сайн мэс чанарыг хаалцж байсан шүү дээ. Мэс чанарын үед хэр баргийн итгэгчнээс маш сайн итгэж биш хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Бусдыг хайрладаг, инэрлдэг, тусалдаг, бусдын хэрэгцээг маш сайн мэдэрдэг, маш сайхан сэтгэлтэй, өмчийн ядууст одоо ингээд буян үлддэг гэдэг ч юм уу. Тэгэхээр биднээс хамаагүй тийм итгэлийн үүсээ үед илүү хүмүүс байж болно. Ер нь бол юу гэж хэлэх гээд байна гэхээр тэр өөрчлөлтүүд надаас гарахгүй байгаа бол эсвэл тэр үлдгэсэн зүйлүүд нь үлдэгдэхгүй бол би яг тэр нөгөө дохио асаах хэрэгтэй байх нэ гэдэг мэдгэн. Тэгэхдээ сайн үс одоо бурхны хий гэдэг зүйлийг хийж байгаа нь бас автоматар тэгвэл би одоо бүх юм окей гэсэн бас биш байх нэ. Яагаад гэвэл сайн зүйлийг ч буруу сэтэл хандлагаар хийж болно. Фарисеучуудыг санаа тий. Тэд нэр ингээ гаднах үйлдэлээр төвлөрөх юм бол амралтын өдрийг ариунаар сахиал бурхныг чи доромжлоо гэж уцаа хүү татаад бурханд маш их хайртай юм шиг тий. Амралтын өдрийг ариунаар сахисангүй чи гэж маш бухимдал ингээл одоо гаднаас нь харах юм бол тэр нэг цагаанаар буутсан булчнууд гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр үүсийг яг ямар сэтэл хандлагаар хийж яана гэдэг бас маш чухал байгаа та. Байх нэ. Тэгэхээр одоо нөгөө сургуульд ярьж байгаа хүүхдээр ярих юм бол багштай алуулах гэж хэлээ л дээ. Багштай юм уу эцэг ихтэй аашлуулахгүй тул тэр хичээлийг хийгээд байна уу гэдэг чинь. Тэр хүүхдийн сэтэл хандлага нь яг юу юм бэ? Хичээлээ хийж байгаа. Нэг юм харахад бол хийгээд байна тийм үү? За нэг 3 муу авчихгүй тэгээд нэг юм салгалаа яваад байна. Гэхдээ яг тэр хичээлийг хийгээд байгаа сэтэл хандлага, цаад хандлага нь юу юм бэ? Буюу айдас биш үү те цаана. Эсвэл аав ээж нь үгэлдэг гэж магадгүй. Би чиний сургалтын төлбөрийг олохын тулд махаа айдаж ингэж зүтгэсэн те чиний сурж байгаа чи аялаа гэдэг ч юм уу. За тэгээ ээж ингээд өглөөд унна аав ингэн. Тийм учраас одоо нэг хичээлээ хийсэн бол болохгүй гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ бол нөгөө нэг айдас юм уу эсвэл би энийг хийхээс өөр аргагүй ёстой. Итгэж хүн учраас би одоо цуглаанд ирэх ёстой. Итгэж хүн учраас би одоо нэг юм хүүхэлгээр залбирах ёстой. Итгэж хүн учраас би одоо нэг юу гэдэг чинь ингээд тэгсэн болох, ингэсэн болох ёстой гэдэг тэр сэтэл хандлага бол яг тэр бурхны үсдэг тэр юу биш ээ. Тэгвэл юу байх юм бэ? Одоо нөгөө бас нэг зүйлэл нь одоо юу бодож байна нөгөө сургууль цэцэрлэгийн хүүхдүүд ялангуяа аав ээжтэй ингээд Мартин 8 нар ч юм уу цэцэг мэцэг зураад өнгөрдөг штэ. Тэр хүүхд жинс зүрсгэлээсээ хин ч хэлээгүй багт ингээд зураад өгвөл маш гоё тийм үү? Ангаараа багш нь хийгээд зурлаад өгвөл бас тэр багш хийсэн учраас тэр хүүхд цаана яг ээжээ яаж баярлуулж байгаа мэдэхгүй л мэдээж гоё штэ. Гэхдээ тэр багш нь ингээд бүх хүүхдүүдийг зураг зуруулсан учраас тэр хүүхдийгээд өгч байгаа тийм. Тэгэхээр бидний дотроос гарч байгаа тэр бурхны биднээс хүсдэг тэр зүйлүүд тэр хайрын дагуу хийгддэг бол хамгийн одоо шилдэг хамгийн сайн бурхны хүслийн дагах зүйл байх нэ.
Тэгэхээр тэр сэтэл хандлагыг бид нар бүгдээрээ өөрсөндөөс бас ажиглая, анхаарая гэдгийг хэлмээр байна. Тэгээд за түрүүнийхээ яриатай холбоотой ярихад нөгөө ер нь хүний нөгөө алдад дутагдлыг хийлэхэд дуртай хүн гэж ер нь баар хоорох тийм үү. Ямар ч хүн гэдэг арзгандаг тий нөгөө чи ийм тийм байна шүү гэдэг. Тэгээд энэ дээр нөгөө бусдаас бас тусламж авч болно гэдэг байгаа байхгүй. Одоо жишээ нь гэрсэн хүн байх юм бол бас олон жил ханьсан байх юм байна. Эхнэр юм нөхөр маань миний сул тал миний болдгоо юмнууд маш сайн мэдж байгаа тий. Эхнэр юм нөхөр ч магадгүй урд нь зөндөө яг тэр зүйлүүд дээр бухимддаг үгэлжсэн байж магадгүй. Тэгээд тэр хажууд байгаа хүнээрээ ингээд бичүүлж болно. Би намайг чи яаж өөрчлөхтэйсэ гэж хүсэж байна гэдэг юм. За хараахан гэрлэг байгаанууд нь бол аав гэж төрсөн ах дүү нэрээр ч юм уу найз бид нарыг сайн мэдэх дотн найз хүмүүсээр бас тэрийг бичүүлж болно. Гэхдээ ер нь бол хүний мөн чанар бол тийм талтай нөө харцгандаг. За би тэгвэл хариуд нь чам бичээд өгөө. Чиний сул талуудаа чим бичээд өгч хөө гэдэг ч юм уу тий. Чи намайг ингэж хэлж гинэ гэд. Тэгэхээр тэр зүйлүүд дээр бид нэг ийм зүйл байх нэ нөгөө бидний нөгөө төрөлх мөн чанар маань. Тэгээд нөгөө өөрийгөө муу мэддэг гэдэг дээр нэг Петрийн жишээг бүгдээрээ санаа тий. Есүсийг нөгөө цогцлогдохоос өмнө таны төлөө би өөх ёстой бол нөгөө нэг хэвлийн багварал дээр яддаг шиг шатах ёстой шатъя гэдэг шиг шорон орох ёстой шорон дээр өөх ёстой үхийгээд тэгээд дахиад донготхоос өмнө 3 удаа нөгөө Есүсийг үгсгчдэг тий. Тэгээд тэр нь Петр тэрийг нөгөө нэг юу чин сэтгэлээс хэлсэн болно. Тэгээд би үнэхээр үхэж чадна. Би үнэхээр Есүсийн төлөө шоронд орох чадна гэж тухайд бодоод хэлсэн боловч өөрийгөө арай л нөгөө хэтрүүлэн үнсэн болж таарлаа шүү дээ. Тэгэхээр бид нэр ийм зүйлүүд байдаг байх нь шүү. Тэгээд түрүүний дээр нөгөө зүйлүүд дээр хандаа хэлэхэд нөгөө аливаа зүйл хайрын улмаас сайн дураар өөрийнхөө санаачлагаар хийгдвэл түрүүний дээр цэцэрлэгийн хүүхдийн жишээтэй холбогдож ярих тий. Тэр бол хамгийн одоо цэвэр ариун гэх юм уу тий. Тэр зүйл байна. Тэгэхээр тэр зүйл миний дотроос байна уу? Итгэж хүн тэх ёстой гэдэг учраас эсвэл нөгөө пастор ахлагчнад тэг гэдэг учраас өглөөд гэдэг учраас би тэх ёстой биш тий. Бурхан гэдэг чинь үнэхээр намайг бүтээсэн юм байна. Эсвэл магадгүй тэр нэг цуглаанд явж байгаа итгэсэн шалтгаан за тэр нэг тамд нь орчихгүйсэн гэдэг ч юм уу тий. Бурханы өөр хөлнгээс цогтхынсан гэдэг ч юм уу. Тийм биш. Бурхан үнэхээр бүх юм бүтээсэн юм байна. Хурууд л явах. Нүдэнд харагдаж байгаа харагдахгүй бүх юм бүтээсэн юм байна. Намаа бүтээсэн юм байна. Аав ээж маань бүтээсэн юм байна. Гэрлэлцэн бол ханы маань бүтээсэн юм байна. Үр хөхтөө маань бүтээсэн юм байна. Одоо тэд нэр зүгээр ашиглагдсан. Би бас хантайгаа үр хөхтөө төрүүлгээд ашиглагдсан гэдэг ч юм. Тэгэд надад маш хайртай. Надад хамгийн сайн нь юуг мэдж байгаа. Надад хамгийн тохиромжтой цаг нь юу хизээ мэдж байгаа тий. Хизээ гэдэг мэдж байгаа. Надад үргэлж сайныг хүсдэг. Тэгээ миний алдаа гим нүглүүдийг уучлж өнгөрүүлдэг сайн. Тэгэхдээ түрүүний хэлж байгаа намайг бас дотроосоо өөрийнхөө хүү Есүстэй улам адилхан болж өөрчлөгдөөсэй гэдгийг хүсэж байгаа. Биднийг аврагтыг хүсдэг, биднийг өөрийнх нь хүү Есүстэй улам адилхан болохыг хүсдэг. Тийм байна. Өөрөөр хэлбэл тэр Есүс дотор байсан тэр сэтгэл мэдрэмж, сэтгэл хөдлөл, тэр мэдрэмжийг тээдэг тийм хүмүүс бол бид нэр өөрчлөгдөөсэй гэж хүсдэг байна. Ром 8 дугаар бүлэг дээр энэ дээр байгаа. Тэгээ 1-р Коринт 13 дээр байгаа ч тийм нэг хэрвээ хайр байхгүй бол бидний тэр гаргаж байгаад янз бүр үйлдэлүүд чинь ямар ч утга учиргүй хоосон гэсэн үг шүү дээ. Одоо тэр бөмбөрийн цан юу гэдэг чинь ингээд зүгээр дон гэдээ дуурайд алгуулах тийм зүйл байна. Тэгээ бидний одоо яг үзэж байгаа 1-р Тимот 1-р бүлэг дээр Паулийн нэг олон Тимотед одоо маш олон юм нэг юунуудыг хандаж хэлээд шүү дээ. Зааварчилгаа сануулгыг өгöd байгаа. Тэгэд энэний гол зорилго нь юу юм бэ гэхээр 1-р Тимот 1-ийн 5 дээр байна. Энэ олон сануулга зааварчилгааг өгöd байгаа нь зорилго нь энэ сануулгын зорилго нь хайр юм а гэж бодож байгаа.
Тэр хайр нь хаанаас ундрахтай байх ёстой гэхээр цэвэр бодол санаа буюу сайн мэс чанар. Биш цэвэр бодол санаа эрүүл ухамсар буюу одоо нэг хуучин орчуулгаар ярих юм бол мэс чанар гэж хэлээд байгаа тий. Үнэн ч итгэл. Тэгэхээр итгэл байх нь ухамсар буюу мэс чанар байх нь тэгээд цэвэр бодол санаа, цэвэр зүрх сэтгэл гэх юм уу? Цэвэр зүрх сэтгэл, эрүүл сайн мэс чанар, үнэнч хоёр нүргүү одоо маск зүүдгүй тийм итгэл. Энэ бүхнээс тэр жинхэнэ хайр ундрах юм аа. Тэр хайр байх юм бол Бурхныг гэсэн саний хэлээд байгаа тэр Бурхныг чин зүрх сэтгэлээсээ хайрладаг Аава гэж дуудаж байгаа. Аавыгаа баярлуулах юмсан гэж бидний дотроос ингээ хөтлөж байгаа. Аавынхаа сэтгэлийг гонсоолохгүй аавгаа чин зүрх сэтгэлээс нь баярлуулчих юмсан даа гэж бидний дотроос гарч байгаа. Тэр үг үйлдэл, тэр бие авч яваа байдал, тэр үг хэл мэс чанар, тэр зүйлүүд маань Бурханд хамгийн үнцэнтэй байх нэ. За тэгээд сургаалын хувьд болохоор би ямар эндрээс тунхаглах биштэй гэж бас таад маань бодож магадгүй те. Тэгэхээр нөгөө бид нэр тэгтээ нөгөө талаас элчин сайдууд гэдэг байгаа шүү дээ те. Энэ ертөнцид Бурхныг хандлыг төлөөлж байгаа. Хүн нэг бүрээс итгэгч биш хүмүүс Бурхны хайрыг, Бурхны мөн чанарыг, Бурхны хүслийг олж харах боломжтой. Тэгэхээр бид нэр ингээд хаасаагүй үнрээ анхлуулад явж байгаа ийм Бурхны элч төлөөлөгч нар учраас бид нэр юуг үнэт зүйл гэж үзээд явж байна. Тэр зүйл маань биднээс зайшгүй гарна. Илчлэгдэхгүй байна гэж байгаа хэрэг. Хэрэг бидний хувьд мөнгө үнцэнтэй бол мөнгөний л араас бид нэр явна тийм үү. Одоо өөр 6 цэнгэл үнцэнтэй бол бид нэр 6 цэнгэлийн л араас явна. Тэгэхээр бид нэр өөрийнхөө хувьд үнцэнтэй гэж зүрхсэлтэд тээж байгаа тэр юмнахаа тэр юм маань биднээс заавал гардаг нэг зүрхний бэлтгэлээс ам ярина гэж тэгшээ адилхан. Тэгэхээр бид нэр тэр Бурхны одоо яг агуу захирамж гэдэг юм уу тэр түрүүн итгэгч дагалдагч биднээс хүсдэг хүлээдэг тэр зүйлүүдийг зүрх сэтгэлдээ тэгээд эндээ ингээд нандагнаад явж явах юм бол тэр зүйл биднээс зайлшгүй үйлдэл байгаа байдлаар мань хандлагаар мань харагдана. Юмд чин сэтгэлээсээ хандж байгаа хүн хандшгүй байдаг шүү дээ. Ер нь тэр хүн сайн чадахгүй гэж магадгүй, мэдлэг чадвар дутаж магадгүй, туршлага дутаж магадгүй. Гэхдээ энэ хүн бүр ингээд чин зүрх сэтгэлээс хичээгээд дандаа өрхөө гэдэг ингээд харагддаг. Тэгэхээр бидний дотор тэр сургаал ингээд зүрх сэтгэл маань суусан, үнэлсэн байх юм бол биднээс бас тэр их баг хэмжээгээр зайлшгүй харагдах юм аа. Тэгээд Ром 8 дугаар бүлгийг та хэд маань уншаарай гэж бас энэ толботой уриалъя. Тэгээд тэр нэг Аава Бурхан минь гэсэн тэр зүрх сэтгэлийг тээж түүний хүү Есүстэй улам адилхан тэр сэтэл хандлагын дагуу итгэлийн амьдрал маань явдаг болохын тулд бүгдээр хамтдаа хичээцгээе. За тэгээ өнөөдрийнхээ цагийг өндөрлөөд хамтдаа залбирая. Баярлалаа Бурхан Аава танд бүх зүйлийн төлөө танд талархъя Бурхан Аава та бидэнд өөрсдийгөө харах толдох энэ толийг өөрийнхөө гайхамшигтай үгийг өгсөн, сургаалыг өгсөн. Бас бидний дотроос таны хүүхдүүд гэдгийг маань гэрчлэх ариун сүнсийг бидний дотор суулгаж өгсөн баярлалаа. Бид нарыг дотроос маань өөрчлөх хүчийг, хүслийг өгдөг ариун сүнсэнд бас талархъя. Таны хүү Есүс Христ бидний авралын төлөө өөрийгөө гайхалтайгаар даруусгаж тэр их зовлон гидлээд бидний гим нүглийн төлөөсөө төлж мөнхөд таны хаант улсад орох тэр боломжийг бидэнд өгсөнд баярлалаа. Тэгээд бүх зүйлийн төлөө тань талархъя. Та биднийг энэ хорвоод хүн болгож мэдлүүлсэн гэдэг баярлалаа. Бүх зүйлийн төлөө танд талархъя. Тэгээд таны хүслийн дагуу бид нэр хувиран өөрчлөгдөхөд оюун бодол бүх зүйл маань мэс чанар маань итгэл маань бүх зүйлүүд маань дотроос хувиран өөрчлөхөд та бидэнд тусалж өгнө. Есүсийн нэрээр талархъя. Амен.